За энэ үедээ үзэх өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ярих сэдэв бол дэлхий дээрх хамгийн их үзэлтэй 10 анime болон тэдний ашиг орлого. Эдгээрийг Google болон ChatGPT ашиглаж олсон болно. 10 дугаар ойронд Demon Slayer-ийн Season 2 орсон байгаа. Гарсан он 2021 онд 157 сая үзэлтэй. Мөн анime, манга, тоглоом зэргээс олсон нийт ашиг орлого нь 9.5 тэрбум доллар. Энийг Монголд төгрөгт үржүүлвэл 33.953 тэрбум. 9-р байранд Jujutsu Kaisen орсон байна. Гарсан он 2020 он үзэлтийн тоо 198 сая. Мөн Jujutsu Kaisen-ийн нийт ашиг орлого нь 1.2 тэрбум доллар. Энэ үнд фигур, анime, манга, тоглоом гэх зэрэг нь орно. 1.2 тэрбум долларыг Монгол төгрөг шилжүүлвэл 4.288 тэрбум 800 сая. Jujutsu Kaisen бусад 9 анимад гарчлагад хамгийн бага ашиг орлоготой юм байна. 8 дугаар байр Demon Slayer Kimetsu no Yaiba. 2019 онд гарч ирсэн 202 сая үзэлтэй 9.5 тэрбум ашиг орлоготой. Ашиг орлого нь ягаад Season 2-т адилхан байгаа гэхээр энэ хоёр ч угаасаа нэг данстай нэг эзэнтэй. 7 дугаар ойронд Spy X Family гарсан он 2022 үзэлтийн тоо 222 сая, франчайзийн нийт орлого нь 1.5 тэрбум доллар. Монгол төгрөгт үржүүлвэл 5.361 тэрбум. Франчайз гэдэг нь юу гэхээр тодорхой нэг брэнд нэр бүтээгдэхүүн дүр эсвэл тухайн бүтээлийн ертөнцийн үндэслэн гарч буй олон төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээний нэгдсэн систем юм. 6 дугаар ойронд болохоор Bleach орсон байна. Гарсан он 2004 он үзэлтийн тоо 263 сая, франчайзийн нийт орлого нь 724 тэрбум доллар. Үүнийг Монгол төгрөгөнд үржүүлвэл 25.875 тэрбум 760 сая болж байна. 5 дугаар ойронд миний дуртайгаас 2 дурдаг анime болох Hunter x Hunter орсон байна. Би бол Kurapika-гийн дурт хамгийн их дуртай. Та нар аль дүр дуртайгаа коммент секцэд бичээрэй. Hunter x Hunter-ийн шижлэгцийн үйлрэн 2011 оноос хойш гарсан бөгөөд үзэлтийн тоо 328 сая, нийт ашиг орлого 1.3 тэрбум доллар. Монгол төгрөгөнд шилжүүлвэл 4.646 тэрбум 200 сая төгрөг болох нэ. Hunter x Hunter-ийн аниме нь бол одоогоор зогссон байгаа. Манга нь бол нэлээд урт явсан. 4 дугаар ойронд бол би түүхний багасаа үзчихсэн Naruto орсон байна. Naruto-гийн гарч ирсэн он нь бол 2002 он үзэлтийн тоо 354 сая, франчайзийн нийт орлого нь 10 тэрбум доллар. Үүнийг Монгол төгрөг шилжүүлвэл 35.740 тэрбум болох юм байна. Гэхдээ Naruto-г багтаа Google Дэнгэ нөгөөж үздэг байсан. Аним гэж мэдснээс нь шин үзгээ үзсэн яач. 3 дугаар ойронд Naruto-г үргэлжлүүлэх Boruto Naruto Next Generation орсон байна. Гарсан он 2017 үзэлтийн тоо 538 сая. Ашиг орлогын хувьд Naruto-гийн франчайзтай нэг болно. Boruto Naruto-гийн хүүгийн адал явдлын тухай өгүүлдэг. 2 дугаар ойронд мөн Naruto-г үргэлжлэх Naruto Shippuden орсон. Гарсан оног 2007 үзэлтийн нийт тоо 1 тэрбум айлтыг хүрсэн байна. Ашиг орлогын хувьд мөн Naruto-гийн франчайзын нэг хэсэг. Naruto Shippuden Naruto-гийн өсвөр насны тухай адал явдлыг үргэлжлүүлдэг. За 1-р ойронд бол яалтчгүй One Piece орсон байна. One Piece нь 1999 оноос хойш гарсан бөгөөд дэлхийн хамгийн удаан үргэлжлсэн анime юм. Үзэлтийн тоо нь 2.1 тэрбум. One Piece-ийн нийт ашиг орлого нь 21 тэрбум доллар. Үүнийг Монгол мөнгөөр шилжүүлэх юм бол 75.54 тэрбум болж байна. Үүгээрээ One Piece нь дэлхийн хамгийн их ашиг орлоготой анime юм. One Piece-ийн манга нь 500 сая хувь борлогдож, Genesis-ийн дээд амжилтыг эзэмшдэг. Та эдгээр 10 анime аль нь хамгийн их дуртай коммент бичүүлдээгээрэй. Мөн алдаа, зөвлөмж, шүүмжлэл байвал та бичүүлдээгээрэй. Төгсгөлд нь хэлэхэд лайк and subscribe дараарай.